Баярлалаа сонирхолтой амралтын өдрийн мэдрэлгээ хөгжөөн цэнгийн чака хэвлэлийн шинэ дугаар та бүхэнд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны залуус хүрэлцээрж оролцож байна. Оролцогчтойгоо танилцъя. За эхний оролцогч MJL-ийн аврах тулаанч Батгэрэл. MJL-ийн аврах тулаанч Отхон Тулга. Тулаанч Аз Жавхлан. MJL-ийн аврах тулаанч Амар Төвшин. MJL-ийн гүйцэтгэх захирал Ган Төмөр. Тулаанч Баярмаа. За хойтлын игнэнээс MJL-ийн аврах тулаанч Үрийн Соломон. MJL-ийн аврах Пүрв. Тулаанч Ууган Баяр. MJL-ийн аврах тулаанч Ган Баяр нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За залуустаа өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр MJL Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо гэж тийм. Монголын тамирчдын шилдэг тулаанчдын холбоо маань хизээ үүсэн байгуулагдсан. 2009 онд байгуулагдсан гэж би сонсч ирсэн тийм. Тэр одоо 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ цаг хугацаанд ямар одоо тулаануудыг зохион байгуулсан Монголд тийм. Тэр талаар бас мэдээлэл өгөөч. Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо 2009 онд үүсгэн байгуулагдсан. За одоо 2016 онд бол 8 дахь удаагийн тулаана тэмцээнийг зохион байгуулах гэж байна. За урд нь бол 7 тулаан тэмцээн зохион байгуулсан. За бид нар бол мэргэжлийн кикбокс болон холимог тулааны төрлөөр тэмцээн зохион байгуулдаг гэж байгаа. За холимог тулаан буюу мэргэжлийн тулаан нь бол ерөнхийдөө бол одоо Монголын бүх одоо тамирчдын бүх холбоод эвслүүдийн аваргуудаас аваргыг шалгаруулдаг MJL1 буюу MJL1 Fighting Championship гэдэг тэмцээнийг зохион байгуулж байгаа. Одоо бас нэг тулаан болох гэж байгаа гэсэн 2024-ний өдөр тий. Тэр талаараа бас танилцуулъя. За тэмцээний талаар одоо бид нар 8 дахь удаагийн тулааныг зохион байгуулах гэж байна. За энэ тулаан дээр бол Япон улсын 7 тамирчинтай, за манай Монгол улсын 7 тулаан хийн. За энэ тулаанд бол одоо энд оролцож байгаа манай одоо тамирчид тэмцээнд оролцсон. За нийт энэ онцлог нь гэх юм бол анх удаа эмэгтэй хүн холимог тулааны дивжин дээр гарч анх удаа Монгол улсад тулдах нэ. Энэ бол нэгдүгээрт онцлог. За хоёрдугаарт MJL Япон улсын Deep буюу Deep холимог тулааны Deep холбоотой хамтар тэмцээн зохион байгуулж байгаа. За энэ холбоо бол 2001 онд үүсгэн байгуулагдсан. 200 гаруй тэмцээн уралдаан зохион байгуулсан юм газар байгаа. За нийт 7 тамирчин ирж байгаа. Өнөө орой бол Монголд ирнэ. За ингээд тэмцээн бол бүхий өргөнд 2016 оны 9 сарын 24-ний өдөр 17 цагаас бүхий өргөнд болно. Монгол бүхий өргөнд болно. Тийм Монгол бүхий өргөнд. За манай бүсгүйтэй тулдах бүсгүй бас байх шиг байна те тэр зургийн. За бүх тамирчдын оноолт бол гарцсан байгаа. Нагана Мика гэдэг бас Японы авраг байсан ийм тамирчин. Одоо бол бас тулаанда бэлдээд ирж байгаа. Өнөө орой бас ирнэ. За бүх тамирчид өнөө орой ирнэ. Японы бүрэлдэхүүн бол 20 хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа. За тэр манай бүсгүйгийн хувьд те Баярмаагийн хувьд анхны одоо тулаанч, эмэгтэй тулаанч, холимог тулаан те. Яагаад одоо энэ тулааныг сонирхох болсон те? Боксинг спорт ч юм арай нэг өөр зөүлийн спортуудыг сонирхож болоогүй мó те? Яагаад энэ холимог тулаан гэхээр бас ямар онцлогтой байдгийг, кикбоксоос ямар ялгаатай байдгийг тэр талаар бас тайлбарлаж өгөөч. Миний хувьд бол бүхий суурьтай жижигцүү бүхөр барилдаг. Тэгээ бүр жижигцүү барилдаг учраас яг тулааны спорт бол илүү ойр. Тийм болохоор ер нь өөрийгөө нэгээд цаашдаа бас өөрийгөө хөгжүүлэх гээд энэ спортод орсон байгаа. Манай Баярмаатай адилхан бас бүсгүйчүүд спортыг сонирхож байна уу? Хичнээн тамирчид байдаг юм болоо Монголд. Тэ? Монголд бол одоохондоо бол харьцангуй цөөхөн байгаа. Тэр нь яг энэ тулааныг сонирхож байгаа бүсгүйчүүд бол одоо тоо бас нэмэгдэж байгаа. MJL Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо маань хаана байрлдаг юм болоо бас залуу сонирхож иж болно шүү дээ. Одоо UFC ч гэдэг юм уу те Америкийн тэрнийг бол нэлийн залуус үздэг. Тэгэхээр бас сонирхож байгаа. Танад одоо хандж танаа холбоонд гишүүнээр хэлсэн ш тамирчин болъё гэсэн сонирхолтой залуус байвал хаана хандж байна? Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо энэ бол тэмцээн зохион байгуулдаг том холбоо. Түүнээс бол одоо
MJL1 буюу Монголын 1 номерыг шалгаруулж байгаа шүү дээ. Энэ дээр бол өөр бие хамгаалалт хүрэлцэн олон холбоод клубүүд байгаа. Одоо кикбоксоор тулддаг улсууд байж байгаа, жижигцүүгээр тулддаг улсууд байж байгаа. Эдрийг холимог тулаан буюу бүх тулааныг оролцуулсан тэмцээн зохион байгуулаа үүний аваргуудыг шалгаруулж байгаа. Тэгэхээр бол сонирхсон хүн бие хамгаалалт хүрэлцээр хичээлийг өгөөд өөрийнхөө сонирхож байгаа юугаар л очиж хичээлэх шаардлагатай. Одоо карате, кикбокс, одоо юу гэдгийг бокс, жудо аль нэгэнд нь очиод өөрөө хандаад тэндээ хэрвээ бэлтгэл сургалтаа сайн их юм бол холимог тулааны тэмцээнд оролцох боломжтой. Боломжтой. Тий, боломжтой. За маргааш өнөөдөр очиж бүртгүүллээ. Ямар нэг клубт нь бүртгүүллээ. Тэгээд дараа жилийн MJL-ийн тулаанд оролцох боломж байгаа гэсэн үг үү? Ер нь бол байгаа гэдэг нь юу MJL-ийн аваргууд гэж байгаа. Жил болгон аварга тодордог. Аварга шалгаруулах ганцхан тулаан хийдэг. Тэрний өмнө сарын өмнө сорилт тулаан явагддаг. Та хэрвээ сорилт тулаанаар бүх одоо өрсөлдөгчөө ялаад гараад ирэх юм бол аваргын төлөө тоглох боломжтой болж байна. Тэгвэл танд 2016 оны юм уу 2017 оны аваргын төлөө тоглох эрх олгогдож байна л гэж ойлгож байна. Олгогдож байна. Тий. Хамгийн гол нь сорилт тэмцээнээс гарч ирэх хэрэгтэй. Та бокс ч юм байж болно, жудо ч юм байж болно. Та тэр сорилт тулаанаас л гарч ирэх шаардлагатай. За тэгэхээр Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны залуус тун удахгүй 9 сарын 24-ний өдөр 19 цагаас Монгол бүхий өргөнд хийх гэж байгаа тулаан MJL-ийн авраг шалгаруулах тулааныхаа талаар бас танилцуулж өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж нэвтрүүлэгт маань оролцож байгаа. Ингээд Чакак нэвтрүүлэг 3 үеэс бүрдэн эхний үе бол зураг таах, хоёр дахь үе бол үгнээс үг бүтээх, гурав дахь үе маань финалд шалгарсан хоёр оролцогчийн дунд явагдах асуулт хариулт үеэс бүрдэж байгаа. Ингээд эхний үе болох зураг таах үедээ орцгоё. Зураг таах үе. Эхний оролцогч маань гарч ирсэн байна. Хоёр аврал гарч ирээд байгаа. MJL-ийн аврагууд те. За Батгэрэл зураг зурж утхан тулга маань тогтоо сандал дээр суусан байна. Хоёулаа авраг юм шүү дээ те. Тэгээд жинжиндээ өөрөөр авраг гэсэн үг үү? Эсвэл юу гэж ойлгох вэ? Өөрөөр оных юм уу? Он ч бас. Тийм үү. Ер нь нэг одоо тулаанаар хичнээн жингийн авраг тодорхой юм бол хичнээн жинг төс тулаан болов юм. Бараг цагаар 7 жин дээр. 7 авраг өдрөн гэсэн үг тий. Хэд оных вэ манай хоёр? 2010 оны. 2000 кикбокс 10 оны. 10 оных. Таны би 12 онд авраг болсон. Тэгээд сүүл 15 онд болсон. 15 онд авраг болсон. Хэдэн илт? 57 гэлэр. 57. Тий. Бараг надтай адилхан юм шүү дээ тий. За ер нь тэгэд энэ спортыг яагаад сонирхож хичээлэх гэсэн юм бэ? Тий. Энд чинь бас нэлээд л 90 зоргийн тэгээ нөгөө өмнөөс чинь толдож байгаа тулаанчд маань ямар ч төрлийн одоо спортоор мундаг гаргууд хүмүүс байж болно шүү дээ. Тэр одоо жудо шин байлах шиг гарч шууд үчнэ гэдэг ч юм уу тий. Тулаан бол одоо бүхийн болон зодооны бүх төрлийг оруулаад тэгээ ноён өргөлнө гэж үзсэн. Тийм учраас холимог тулааныг сонгож хичээлдэг. Тэгэхээр бүх төрлийн л одоо арга барилдааны бүх төрөл тэгээ зодооны бүх төрөл болдог учраас их сонирхолтой. За тэгэхээр зураг таах үе дээр бол хоёр зургийг таалах болно. За манай Батгэрэл маань одоо зураг зурна тий. Тэгэхээр хоёр өгцөө хоёр зургийг зурх ёстой. Энэ шугамны хоёр тал дээр зурх ёстой. 1 минутын хугацаанд. Тэгэхээр нэг зурганд 30 секунд байна гэсэн үг. Ямар ч амнаасаа авиа гарахгүйгээр зурх ёстой. Хэрвээ зөв таасан тохиолдолд доор нь зөвлөх ёстой. Тэ? Тэр отхон тулга маань шууд цэг тасал зурж эхэлснээс л хойш шууд таагаад торхоо гэж явал эхлэх нь шүү дээ, тэ? Тэгэхгүй бол минут явж байгаа. Минут дуусах юм бол таны доороос тог очно гэж байгаа, тэ? Тий. Гэхдээ энэ удаагийн тулаанд оролцох юм чинь бас гайгүй бах, тэ? Жохон хүчин ихсэгчээ тогийн, тэ? Гайгүй шүү дээ. Өөрөө л мэдгүй дээ. Айгуул зодоосон юм болдго юм болоо. За ингээд эхний оролцогчтой бүгд амжилт хүсье. За 60 секундын хугацаанд өгөгдсөн зургийг манай Батгэрэл маань амжилттай таалгаж чадсанаар отхон тулгыг аварч бас багтаа 4 оноо авах хэрэгтэй байгаа. Отхон тулгаа хилээд байгаараа юу зураад байна те? Амтэн ч юм уу, юу ч юм, хүүхэд ч юм уу юм зураад шүү. Юу ч хэлэхгүй шүү. Босод оролцож юу ч хэлэхгүй. Хоорондоо өрсөлдөж байгаа болохоор нэгэндээ шипи өгөхгүй гэсэн үг. За, отхон тулгаа амнаасаа хий гаргая, цаг хагастай орж байна. Ямар нэг үг үсэг бичихгүй, үг үсэг тоо бичихгүй. Дараагийн зураг руу орж олно. Тийм байна. Хулуунууд юм уу? Хулуунууд за одоо
бас нөө баяр болгож байгаа тий. Halloween-ийн баяр болгож байгаа. Улуу санаа гараад. Тэр шиг л харагдаад хэ. Гүйл байх гэж бодож байна. Өгт юм уу? 60 үлт юм уу? За таараа Тэр бол ингээ хүн байна. Аа Супермен шиг байна. За ихний хийгээд таасан доор нь зөвлөх ёстой. За ихний зургийн амжилттай таасан байна. Уг нь бол үг үсч. За энэ юу? гэхдээ яг лого нь тийм байна. Яаж ч болж байна. За цаг дуусаж байна. За. За манай залуучууд энд юу зорсон гэж байна? Энэ бол Супермен байсан тий? Yes гэж Супермен болчихоо. Энд юу зорж ирсэн гэж байна? Оруулах юм. Тэрэндээс таач. Вогон. галт. Тий, вогон гэдэг рүү тэнд хэлсэн шүү дээ. Та сонссонгүй шиг боллоо тий. Юу гэдсэн бэ? Үт хорхоо. Удаа модоо гэж юу? Тий. Үт хорхоо шүү. Мууган зурж цонх мог гаргаад явж Вогон Хоёр зам байна. тий, вогоноо Энэ хандаа зам царайтай байхгүй юу? ядч нэг ингээл ингэж мингэж байгаа л нэг дээр нэг вагон явдаг юм уу? Яад гэх нэг тэгж мэгэл хийсэн болох байлаа тий. Олон дугуйтай шүү дээ. Тэр нь олон төмөр дугуйтайгаараа жоохон симэл шүү дээ. Тэрнийг Самтэр сууж очтой олон талаас айгу олон болоод тийм. тий, ер нь сая тэндээс шипи өгөөд авч гэсэн сонсдог байх зарим хүмүүс тий. Тэгэхээр ер нь тогтоо сандал дээр сууж байгаа хүний буруу гэж байхгүй. Гэхдээ жоохон тухайн үедээ бас дайчлах хэрэгтэй өөрийгөө тий. Гэтэ яг эхний баг маань 2 оноогоо авч чадсан байгаа. Дараагийн 2 дахь баг маань бас хэрхэн оролцсноо бүгдээ харцгаая. Эхний баг маань амжилттай 2 оног авсан бол 2 дахь баг болох аз жавхлан амар төвш нарын баг гарч ирсэн байгаа. За тулаанч аз жавхлан маань зураг зурх юм байна. За MJL аврах тулаанч амар төвшинг ягаад тогтсон аврах хүн шүү дээ. Өөрийн хүсэлтээр. Өөрийн хүсэлтээр. Өөрийн хүсэлтээр. Гэтэ манай залуу хэлжсэн тий амар төвшин. Өмнө ингээд энэ тогтоо сандал дээр нэг суугаад үзчихсэн гэж бодож байсан юм. Баян ярдیں۔ Хүссэн юм хүзүүгээр татлаа гэж. Яг татчихлаа л да. Татчихлаа гэж тий. Тэгээ тогон цохиулаад бас ингээд татчихгүй гэж. Харин шүүс татчихъя гэж бодоод. Яагаад шилдэг юм бол? Жингээ хассан, мэлээ хассан тийм. Тийчсэн үзээ тийм. Жингээ нэлээ хасчин гэдэг маань бас жоохон ядралтай байна гэсэн үг тий. Тэгээ ядарсан өөр бас тогон цохиулчих юм бол татчих юм бол дахиад цохиулаад гайг болгочихно. Сэргэнэ. За ер нь хэд оны аврал вэ? 12, 14, 15. Оо ямар бол 12, 14, 15. Ер нь тулааны одоо энэ жилийн тулааны одоо шагналч гэдэг юм уу те? Шагналт байр маань одоо юу байх вэ жишээ? Японоос хүмүүс ирээд байна л да. Японд монголчууд маань очиж тоглох боломж байт юм болоо. Одоо харин тэр тал дээр нээлттэй болж байгаа. Одоо би энэ өрсөлдөгч ялах юм бол Японд ч аврагын төлөө тоглох. Японы DP аврагтай. DP авраг гэхэр ч одоо сая хичнээн маш олон одоо гишүүнтэй тамирчтай гişүүнтэй 2001 онд байгуулагдсан. 200 хэдэн тэмцээн зохиосноос авраг болсон тамирчтай юм. Мундаг хүмүүс ирж байгаа юм тий. Сая одоо тэр гарч байгаа тэр 6 гэсэн 7 хүн тий. 7 хүн маань бүгдээрээ тентхэн аврагууд гэж байна. Аврагууд аврагтай тогложсэн. Одоо жишээ нь надтай тоглох тамирчин маань сая 5-6 сард аврагтай тоглоод оноогоо хожигдсан байна. Тэгэхээр 24-ний өдөр очиж тоглолтыг үзэх юм бол яг 7 тулаан үзсэн гэсэн үг үү эсвэл арай өөр бас үзүүлбэрүүд байгаа юу хадаа? 7 тулааны өмнө кикбоксing 2 мэргэжлийн тулаан байгаа. Тэгээд дундуур нь бас нэг урлагийн номер байгаа. Тасалбар нэрээ хэдэж байгаа юм бол биш үү? Тасалбар 20 мянга гэж. 20 мянга. Тэгэхээр ямар ч насны хүмүүс очиод үзэх сонирхох боломжтой тий. Холбог тулаан бол Монголд хөгжиж байна. Мундаг байна. Тэгээ манай TV5 телевизч бас хамтарч нөгөө тэмцээн дээр бас оролцож байгаа. Тэмцээнийг бас дамжуулах юм. Цаг явлаа. 60 секундын хугацаанд манай аз жавхлан маань маш ойлгомжтой зурж өгөх хэрэгтэй. Үг үсэг бичихгүй. За маш гоё. Дээлтэй хүн л болоо. Бусад оролцогчд юу ч хэлж өгөхгүй шүү. Түрүү хэлж өгсөн. Дээлтэй Монгол аян гэдээ бас юм тийм. 5 шуум шүтстэй нэг Орос Баатар удаа. Орос Баатар Иван. Тий. Иван Грозний. Юу юм бол таа. Ленин болов. Тэгэхээр чи толгой иргэдэг шүү энэ. Нөгөө тал нь болохоор нэг од зураач таа. Хөдөр онгоцсон. Хог очсон татчих юм. Юу очоо нэг махчин загсачлаа наач. Юу лээ? Зөв. Наадлах нь Орос удаач. За акул. Сэрэг мэрэг юу яачих юм бэ? Сөвх мөх юу сэлэм мэлэм. Босод оролцож юу ч хэлж өгөхгүй амаа таглаж байгаа. Оо энэ яг нэг Баатар удаа авчлаа. Баатар л сэлэнтэй юм тий. Сэлэнтэй болчлаа. Оо за. За цаг ерөнхийдөө дуусчихж байна. байна. За энэ будаад яах вэ? Тэгээд юу юм бол та. За би ч яг л нөгөө
Яа. Яг оноос оцсон шүү дээ. Тог ямар вэ? Яа. Аа? Тэгвэл бүхнүүт Татхааргүй байна гэхдээ тий. Гайгүй байна шүү дээ. Татахгүй байгаа шүү дээ. Гайгүй. Харгууч бүр амар сэргээчтэй. Сэргээч шүү тий. Одоо тэгэхээр толоондоо бол маш амжилттай орсон гэсэн үг шүү дээ. Энэ ирчээрээ Одоо албаха. алхах. За. Энд акул байсан тий. Яг магчин загас гэдгээр бол акул гэж монголоор бол тийж хэлдэг тий. Энд юу зурж ирсэн гэж бодож та бүхэн? Гоё юу? Юу байлаа? Цагдаа. Цагдаа байсан. Ширээ. Цагдаа байсан биз дээ. Би ч нэг шууд нэг үлгэрийн юм бодоод байхгүй. Үлгэрийн юм өчтөр орой үлгэрийн юм үзсэн юм уу юу? Үлгэр ярьж байхгүй. Хүүхдээ үлгэр ярьж өгчөө тэр чигээр тийшээ орой авчихсан шүү дээ. Энэ бол цагдаа тийм малгайг нэг сонь Орос баатрих шиг. Тий, Таван чихтэй малгай шиг юм зурцсан байгаа хэрэг тий. Энэ дур ингээд давхураа зурчаад байл да. Энэ дэр хэрвээ гэрлэн дахиад хийгээд өгсөн бол Тэгвэл шууд ойлгомжтой болох байлаа тий. Ингээд болоо тий. яг оноос оч. Сэлэмш энэ одоо юу барьж байгаа юм? Яг нэг юу юм уу? Торгуулын Торгуулын хооц юм байна. За торгуулдаг юм байна. За яг ямарчсан багтаа бол 2 оног авч чадсан байгаа. Тэгээд дараагийн 3 дахь бага тайснаар орж байна. Нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын тулааны шилдэг тамирчтай холбооны залуус оролцож байгаа. За ингээд зураг таах хэсгийн 3 дахь баг гарч ирээд байгаа. За тулаанч Баярмаа маань тогтоо сандал дээр суусан байгаа. За MJ-ийн гүйцэтгэх захирал Ган Төмөр зураг зурнаа гэж байгаа тийм. За Ган Төмөр маань өмнө одоо бас тултчихсан уу? Тийм байтан залуу шүү дээ. Би бол анхны одоо Монголын мэрэгжлийн тулаачд анх Япон орныг зориход эхний 3 тамирчны нэгнээс. Тэгээ 2001 онд анх Японоос байсан. Тэгээ 2001 оноос 2005 оны хооронд тэнд тамирчин байсан юм. Тэгээ 2005-аас Монголд ирээд тэгээд 2009 оноос одоо Монголын тулааны шилдэг тамирчны холбоо гэж байгуулад тэгээд энд ингэж өөр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ холимог тулаанч ер нь хаанаас гаралтай юм бэ? Японоос юм уу? Үгүй юу? Японоос гэж хэлж болохгүй дээ. Энэ холимог тулааны гаргасан юу бол Америкаас гэж хэлж. Америкаас. Тийм, Америкаас. Америкт бол анх нөгөө гудамжинд хүмүүс эхлээд нөгөө бокс тоглодог байсан. Бооцоо 50 бокс тоглодог. Тэгээ боксоо сүулдэ болоод за барилдаж болно, ноцолдож болно гэдэг юу тавьдаг. Дөрмгүү болоод тийм. Дөрмгүү маягтай гэж хэлж байна. Гэхдээ дөрмгүү тулаан гэж бол хаач байхгүй. Мэдээч хөдлөн ингэж чичгийг альж тулаан хориглоно. Имзэг эрхтлэлд тогтлоход альж тулаан хориглоно. Тэгэхээр дөрмтэй л дээ тодорхой хэмжээ. Тэгээд дөрмтэй тийм тулаанууд. Тэн дээр тэр бол анханасаа нэрлэгдсэн нь бол нохоо зодон гэж нэрлэгдсэн. Манай монголчууд нохоо зодон гэж яриад тэрүүнээс үүсэл MMA буюу холимог тулаан одоо бодвол яг дийзэг тулаан дотруудад ингээд шалгаруулаа болохоор хамгийн одоо эцсийн төгсгөл гэж хэлж болохоор тулааны эцсийн төгсгөл бол MMA. Яагаад гэвэл каратегийн тамирчин орчин, чөлөөтийн тамирчин орчин, жудагийн тамирчин орчин аль сайн тамирчин ялгаал гарч ирэх боломжтой. Бүх одоо техникүүд, арга техникүүд нээлттэй л гэсэн. Олимпиад ороогүй байгаа. Олимпиад ороогүй. Тийм, олимпиад орохгүй л дээ. Мэргэжлийн спорт олимпиад ордог шүү дээ. Тийм үү. Тийм. Зөв. За тэр яга бүсгүйг тогтоо сандлаас олгоч. Өөрийн хүсэл. Өөрийн хүсэл дээр. Өөрийн хүсэл дээр суусан гэж хэлээрэй гэсэн. Гүйцэтгэх захирал нь суулгацсан гэж ойлгоод хүмүүс бол тийж ойлгоо шүү дээ, тий. Тогон цохилжсэн юм. Үгүй. Үгүй юу. Тэгвэл бас нэг аваад үзчих гайгүй бах, тий. Тэгээд үзгээл. Үзгээл цааш. Ер нь хэдэн жил хичээлж байгаа юм хармаа. Одоо яг тулааны яваар бол бас удааг байгаа. Удааг Өмнө нь бол барилддаг байсан. Бас 3-4 жил барилдсан байгаа. Барилдсан байгаа. Юугаар жүүдөө. Чөлөөд барилдаг гэж байгаа жижигцүү рүү сүлд ороод жижигцүү ч мөн өөрөө тулааны спорт. Тулааны төрөл ахгүй. Тэгээд за энэ удаагийн тамирчныгаа одоо барна гэж бодож байгаа юу? мэдээж ялахын төлөө Ялахын дээрээ төлөө. л гэж байдаг. Бүгдээрээ л гэж юм гэж тий. 7 аврах төрөх боломжтой Монголоос тий. Тийм. Энэ бол авраг биш нэг уулзалт тулаан. Хэрвээ одоо Японоос 5 авраг, урд нь 5 авраг байсан тамирчид ирж байгаа. Баярмаа авч гисэн Мика гэдэг урд нь авраг байсан тамирчид ирж байгаа. Манайхан бол хэрвээ ялах юм бол дип холбоонд үе таалга нэгтэж байгаа. Аврагтаа буцаад дипийн аврагтаа тулдах боломж олгогдож байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бол энэ асар том шанс, нэг өсөндөө шанс. Хэрвээ аврагын төлөө тулдах гэж бол маш удаан цаг хугацаа, тий, маш удаан тулаан явсны дараа аврагын төлөө өрсөлддөг. Бид нар бол энэ удаа дип холбооны бидэрт бол олгосон том одоо боломж. За тэгэхээр манай зураг таах хэсэг дээр бол ойлгомжтой тий. За энэ зургнуудыг бол ойлгохоор байна уу? Зурчаар байна уу? Зургнуудыг бол Тэгээ зурнаа.
Зурнаа. Зурнаа л яваадсан байгаа. За ингээд 3 дахь багтаа бүгд амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаа бол мундаг зурдаг хүний хувьд бол юу ч биш гэж байгаа. Тэ? Муу зурдаг хүн бол нэлээд удаан зурх байх. За ихний зургийн амжилттай таалаа. Зарим зургнууд бол амархан, зарим нь хэцүү зургнууд байдаг. Тэ. Тэгэхээр энд бол амархан нэг зураг орсон байна. Хоёрт нь одоо ямар юм байгаа. Цаг явсаар байгаа. За баярмаа таагаад авах хэрэгтэй. Босод аргач юу ч хэлж өгөхгүй шүү. Юу ч хэлэхгүй шүү. Андуу. Цаг хастаа орсон байна. Цацаг тэр бол бичихгүй шүү. тэр бол. Үг үсэг бичихгүй. Динозавр юм уу? Биш. Орож. За цаатал дээрээс ч гэсэн зурч болох. За байвал тий. За манай баярмаа таагаал хилээл авах хэрэгтэй шүү. Энэ нөө дайны үед хүмүүс ингээд ном сум ингээ хавдаг юм шүү. Шоу юм ангахаа тэгдэхээ. Хэрэг юу. Шууны дуу чимээ санаж толгойд орсон байсан чинь шуу шиг болчих штэ. Юу юм бэ? Энд одоо дуу юм байсан тий. Энэ юу вэ? Тогос гэж хэлсэн шүү дээ. Тогос хэлээгүй тий. Тогос гэсэн шүү дээ. Хэлээгүй. Цаг яруу гэж. Оо тийм шүү дээ. Яг та орилж байгаа үедээ тогос байсан болоо гэж бодсон байх тий. Тогсыг бол нэг иймэрхүү зурх юм. Уг нь бол тогс чинь ер нь одоо ийм гоё байдаг гэж байна шүү дээ. Нөгөө имигээ татахын тулд ийм гоё байдаг. Тэгэхээр зэрэг энэ арай нэг өөр им тогс юм бэ. Гэтэ ер нь тогс гэж хэлэхээр л байлаа. Энэ дээр юу зурж ирсэн бэ? Энд хажуу талаас нь харахаар нь зурд юм болов уу гэж бодсон. Хажуу талаараа бол бүр хэцүү могоо шиг болон. За явах. Гэтэ ямарсан нэг хэцүү үг, нэг амархан үг байж таарлаа. Луун байсан байна. За ингээд ямарсан 2 оноогоо авч чадсан. Дараагийн 4 дахь багийг тайснаа өрж байна. За 4 дахь хэсгийн 4 дахь баг гарчрээд байна. Үүрийн цолмон MJL аврах үүрийн цолмон маань. 6 зурх юм байна. За мөн аврах пүр тогтоо сандал дээр суусан байна гэж. Хэд оны аврагууд вэ? 12, 14. 12, 14. Таны хувьд? 14 оны аврах. 14 оны. Тий. Арай өөр жинт юм байна тий. Тий. Хэд хэдэн жинт юм гэж байна? 60 кг би болохоор кикбокс. Кикбокс. 60 кг. Би болохоор файтингийн 57 кг. Файтингийн 57 кг. За тэгэхээр ер нь зураг таах үед ямар байна? Амархан санагч энэ зургнууд өө ийм амархан юм ингээд зурчихгүй гэдэг. За ер нь бас зарим хэцүү зураг нь нэлээд хэцүү юм байна те. Богино хугацаанд зурж болохоор. Телевиз үзээ сууж байгаа хүмүүс бол өө ийм амархан зураг гэдэг бодоо сууждаг байхгүй. Та нар ч одоо эндээс хараад сууж байгаа таагаад байгаа байхгүй. Фон энэ төр тий. Тэгж яхад бол одоо энэ тогтоо сал дээр сууж байгаа хүнд бол ямар амар ачаал стресс очдгийг бол хүмүүс тэр болгон сайн мэддэг. Тэгэхээр ямар байна тогтоо сал дээр суух гэж байна суудсан тий. Тогт хэрвээ зохиолох юм бол одоо ямар аваа гарах гэж боддог. Харин одоо хоолоо бэлдэж явах үү гам уншаа. Гэл тий. За ингээд амархан зураг ирээсэй гэж найдаж байна. Ер нь сүүлийн 2 оролцогч төр бол амархан ч зураг ирж магадгүй, хэцүү ч зураг ирж магадгүй. 1 минутын хугацаанд өгсөн 2 зургийн амжилттай тааж таалгаж чадсанаар багтаа 4 оноо авах боломжтой. Амжилт хүсье. Цаг явлаа. За манай үүрийн цолмон зураг зурж байгаа. Юу ч хэлж өгөхгүй шүү. Манай залуус амдаа бутнаалах хай тий. За азар манай пүрв сонсоогүй бол л дээ. Дараагийн зураг руу орж болно. За энд ер нь ийм зураад байна. Чулуунууд зураад байгаа юм уу? Юу ч тий. Хүний уушиг. За 12 удаад. Окей. 12 хотоодоо. Үгүй тий. 12 удаад. За хоёр дахь зэрэг. Энд ч муур юм уу? Хамаагүй хилээд иж болно. Юу ч хамаагүй хилээд. Дижитал тааш тий. Бэтмен юм шүү. Тэрийн баатар ч юм уу тий. Жихэн динозавр ч юм манай бас дараач юу ч хэлж өгөхгүй. Цаг явсаар байна. За түрүү доос тог болш магадгүй. Окей. За зөв таалаа. Анхны 4 оноо авч чадлаа тий. За манай пүрүү бол нэлээ айлттай байсан тий. Сүүдрэг мөр тогын зохиолохоос өмнө зүгээр газ нэлээч. Тэгээ бас дотроо бас тогн цохиулж үзүүл бас ямар байх вэ гэж бодож байгаа юу? Бас бодлоо л. Тэгтээ бас одоо авч үзэхгүй. яах. За энд бол
өөр шиг байсан байгаа тий. Нэгтлэн жижиг жоохон тамхи татдаг хүний өөр шиг юм аа да тий. Манай тамирчд бол тамхи татдаг байл үү тий. За энд 12 хотод гэдсэн мөлөө. Юу лээ тий. 12 хотод юм уу эсвэл туузаа орхооч юм уу тийм юм байна тий. За энд бол барыг бол эвгүй бульдог шиг толгойтой юм болж ирэл бар болгоцсон байгаа. Хамгийн сүүлийн баг гарч ирээд байна. Өмнөх баг маань амжилттай 4 оноо авч чадсан бол 5 дахь баг маань хэрхэн оролцох нэ тий. За Уган баяр тогтоос сонол дээр суусан байгаа. Гам баяр аврах одоо 6 цаг гэж байгаа. Зөв тий? Зөв. Аа. За ингээд MJ-ийн хэдэн оны аврах? 12, 14. 12, 14 оны аврах. Хэдэн хилт үзэж байна? 93. 93. Хамгийн дээдл нь одоо хэдэн хилтэй үзэж байна? 93 хагас хүнд тэгээд 93-аас 125 гээд нэгж байна. Аа зөв. 100 муу гэж байхгүй юу тий? Байхгүй. Ер нь байх боломжтой юм уу эсвэл угаасаа байдаг юм уу? Сүүлийн үед One Championship энтергээд зарим холбоодод бас 102 энтергээд жин гаргаж байгаа. Зөв. Манайхнаас тэгвэл бас нэлээд олон тамирчид байгаа гэж ойлгохгүй тий. 92 бол нэлээд түгээмэл байж магадгүй тамирчтай. Манай ч нөгөө хүн жингийн хүмүүс бүгдээрээ голцоо бүх барилддаг болохоор яг тулаанд бол хүн цөөх. Зөв. Төлөв өрсөлдөгч багтаа гэж ойлгож болох юм шүү дээ тий. Аа. За, манай тулаан Уган баяр ямар хүнтэй одоо халдсан хаар болсон байна? Би юу? Японы нэг гар байгаа. гар байгаа. Судалсан уу? Тамирчдад одоо ингээл бичлэгийг үзээл судлаа л тий. За, ингэх юм бол ингэ тэнэг дээл юм л. Харин судалсан. Тактикч байгаа. За, ямар тактик тактик хадах бол. шууд ингээ айлах тактик уу ихтэй өмнөөс гэж дайрч ороод орилол. Тактик хэлжүүл тэгэл тактик биш болчих. За ингээд 5 дахь баг маань хэрхэн зураг тактиктэй оролцохыг бүгдээр харцгаая. Амжилт хүсье. Цаг явлаа. За, цаг явж байгаа. Гам баяр маань зурж байгаа. За, Уган баяр хоёр баяр маань гараад ирсэн. Цүнх. За, эднийд маш амархан өгнөд өгсөн бололтой. Өгнүүд маань дандаа сонголтоор гарч иж байгаа, суглаагаар гарч иж байгаа болохоор бас хинтэн амархан хинтэн хэцүү ч юм уу. Сонгоо. Сармис. Энэ өөр юм биш үү? Бочирхай. Оо за. Өөр тийшээгээ болгосон чинь аачтай. Маш амархан өгнүүд байсан байна те. Энэ бол 10 жилийн хүүхдүүдэд өгөх асуулт байсан байж таарлаа те. Энэ бол цүнх гэх юм бол хин таахаар байна. Энд гэхдээ ямар сонин яг нэг гадраар л зураад байна те. Их юм бол сонгоо ингээд хэрчсэн юм шиг харагдахаар л шүү дээ. Тийм. Тэгэхээр байцаал бол олон давхархтай гэж бодох юм бол мэдээж төвөмөл хэрэгэлдэг бол байцаа байгаа тий. Ямар ч юм манай сүүлийн 2 баг маань хоёулаа амжилттай оролцож 4 оноогоо авч чадлаа. Тогон дугн цохиулъя гэж бодсноо. Цохиулъя гэж бодсон. Одоо цохиулчих тийм үү? Одоо цохиулж үзэх үү? За тэгэл та. Чагах нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны залуус маань хүрэлцэн ирж оролцож байгаа. Ингээд 2 дахь үе болох үгнээс үг бүтээх үе маань эхлэж байна. Энэ үе бол анхны одоо орж иж байгаа туршилтын үе байгаа. За ингээд энэ үе маань ямар учиртай вэ гэхээр зэрэг нэг үгийг одоо үгний үсгнүүдийг замраагүйгээр байрлуулсан байгаа. Тэрхүү замраагүй байрлуулсныг та бүхэн 1 минутын хугацаанд хараад багаараа хоорондоо ярьж агаад урд байгаа самбар дээр бичих хэрэгтэй байгаа. За энэ бол яг тийм үг байна гэх тэ. Тэгэхээр илүү үг үсэг бичихгүй гэсэн үг ойлгомжтой тий. За 1 минутын хугацаанд багаараа хоорондоо яриад нэгэндээ хуулуулж болохгүй. За бэлэн болвол эхний үгээ бүгдээрээ харцгаая. Эхний үг маань ямар үг байх вэ? За энэ дөрвөн үсэгтэй үг ямар үг байх вэ тий. За та нар амдаа шивнэх юм бол мэдээж босод оролцогчд маань харчна. За 1 минут болохоос өмнө та бүхэн хамгийн түрүүнд бичсэн хүмүүс нь гараа өргөд үзүүлж олно. За үзүүлээрэй. За дөрвөн баг маань төрүүлж самраа өргөлөө. За эндээс багийн отгоогийн баг алим гэсэн байна. За танаа хоёр дахь баг алим танах юу гэсэн бэ? Алид дэлгэцэн харуулаа. Нааш харуулаарай. Харуулаарай. Мила гэж юу юм бол? Орс үг. Орс үг. Монгол үг байгаа шүү дээ. Сая алим гэсэн үг явж шүү дээ.
Энд бол одоо 4 баг дөрүүлээ алимгдсан байхад манай хоёр мета Гадаад мета тос байдаг л юу гэдэг. Тэр л санаанд ороод ирсэн юм байна л да. За тэгэхээр бүгдэнд нь багуудаа 1-1 оноог өгөөд за 3 дахь баг маань оноогүй. Дахиад 1 минутын хугацаа бол маш урт байгаа учраас хамгийн түрүүнд самбараа эргүүлж харуулсан 3 багийг авна гэж ойлгож болно. За дараагийн үгийг бүгдээрээ харцгаая. 3 дахьаас бусад багууд маань бүгдээрээ оноог авсан байгаа. 1-1 оноо авсан байгаа. Дараагийн үг. За хоорондоо ботнохгүй эхэлж хамгийн түрүүнд самбар дээр бичиж эргүүлж харуулсан. Самбар дээр бичиж эргүүлж харуулсан. За эхний 3 баг гурваа харуулж амжлаа. За эхний 3 бол хамгийн түрүүнд өргөссөн. Бүгдээрээ самар гэсэн байна. Ер нь бол тавуулаа самар гэсэн байна. Гэвч хойтлын 2 баг маань хоцорч хариултыг өгсөн учраас оноо авахгүй эхний 2 баг маань 1-1 оноонуудыг нэмж авч байна. Хийлэгээ үсгийг л үзсэн. За. Тэгэхээр сая бол самар гэсэн үг байсан байна те. За. Үзэгчд маань ч гэсэн бас энэ үгнүүдийг хоорондоо хэрэгэнтэйгээ бас таацж болно. За дараагийн үг бол жоохон хүндэрч эхэлж байна. За дараагийн үг рүүгээ оръё. Дараагийн үг ямар үг байх нь вэ? Үгнээс үг бүтээх үг байгаа. Эхний 3 самраа иргүүлсэн баг одоо ялагч болох боломжтой байгаа. Гэхдээ зөв хариулсан тохиолдол шүү дээ. Энэ бол жоохон хүндэрч эхэлж байна. Үзэгч маань гэсэн цаасан дээр бичиж байгаа харуулах боломжтой. Өсөөс манайхан гэж. За. Юу хамгийн түрүүнд өргөсөн? Давлгаа гинүү? Давлгаа гэдэг тийм 4 А үсэг байхгүй бах тий. Авилгал Үе үсэг байсан. тий. Тэгэхээр эхэлж хариулсан. Манай 3 танах юу гинэ? Авилга гэж тий. За авилгал ер нь тий. За эхний 3 баг маань гуруулаа төрүүлж самраа эргүүлсэн учраас оноонуудыг авлаа. Тэгэхээр дараагийн 4 дахь үгийг бүгдээрээ харцгаая. Үгнээс үг бүтээх үе маань үргэлжилж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо хүрэлцээж оролцож байгаа. За дараагийн үгээ харцгаая 4 дахь үг. Энэ хагси а иш бэ и няшби гэнэ. За 1 За 3 4 5 дахь баг төрүүлж самбараа өргөлөө. 2 дахь баг танах дааж хоцорчлоо. Тэгэхээр за байшин гэж бичсэн байна. Танах юм чигээгүй юу? Бич амжаагүй юу? Анцсангүй. За тэгвэл байшин зөв байсан байна. Баяр хүргэе. Хамгийн сүүлийн 5 дахь үг маань энэс үг бүтээх үе. 5 дахь үг. За энэ ямар үг вэ? Хэл угалж шахсан үг байна тий. Хэл рүү чаби юм. Тийм үг байна. За та бүхэн сайн бодож байгаад самбар дээр ихтэй энэ үгнүүдийг бичиж аваад дараа нь тэндээсээ ингээд хариултаа олоход бол амар байна гэж бодож байна. За хоёр баг самбар өргөсөн байна. За 3 дахь багийг хүлээж байна. За 3 багийг харчээ. За барьж байгаараа танаа хайчилбар гэж тийм. Хайчилбар. Хайчилбар. Тэгэхээр уу хэсэг байгаа мó. Хайчилбар гэх юм уу? За тэгэхээр буруу байна. Танах бас хайчилбар байсан тийм. Тэгэхээр булчирхаа гэж зөв хариултыг танах ганцаархнаа өгсөн байна. Зөв хариултыг өгсөн. Өгсөн байгаа. Эхний 3 багийг харж байгаа. Тий. Тэгэхээр 3 дахь баг маань 4 дахь баг маань амжилттай 1 оноог авч чадлаа. За ингээд 2 дахь үе болох үгнээс үг бүтээх үе маань үүгээр өндөрлөж байна. Эндээс бол бүх багууд бүгдээрээ 3 оноотой сүүлийн баг бол 2 оноотой, бусд нь бол дандаа 3 оноог цуглуулж чадсан байна. Финалийн үе эхэлж байна. За 5 баг өрсөлдснөөс өөрийн цолмон Пүрэв нарын баг ялагчаар тодорсон байгаа. Тэгэхээр энэ финалийн үе дээр бол баг хоорондоо хоёр оролцогч хоорондоо өрсөлдөх ёстой. За энэ бол асуулт хариултын үе байгаа. 15 асуултыг та хоёроос асууна. Нэг нэгээр нь асуухад хариултыг мэдж байгаа тохиолдолд энэ хүү бөмбөгийг төрүүлж бариад хариултыг өгөх ёстой. Ойлгомжтой тий? Ойлгомжтой. Хэрвээ мэдэхгүй тохиолдолд дараагийн оролцогчд бол зөв хариулах хариулт бол нээлттэй байна гэсэн үг. Ойлгомжтой тий? За амжилт хүсье хоёр залуудаа. Бүгдээрээ. Эхний асуулт анхааралтай байгаарай. Эхний асуулт. Шинэ ерөнхий сайдыг хэн гэдэг вэ? Одоо байгаа ерөнхий сайдыг хэн гэдэг вэ?
Хэлж өгөхгүй манай эд. Юу вэ? Юу юм? Гэх юм уу? Сайхан бэлгийн дараа сонгогдсон шүү дээ. Тий. Мэдхгүй. За дамж боломж байна. Мэдхгүй байна. За. Эрдэнэбат гэдэг шүү дээ. Хит ерөнхий сайд гэдэг нь бас бүр мэдэхгүй байна тэгвэл тий. 29 дэх ерөнхий сайд байгаа шүү дээ тий. За телевиз ном сэтгүүл сайн уншиж явах хэрэгтэй байх шүү. Spider-Man гэж юу гэсэн үг вэ? Spider-Man хүн алц. Хүн алц. Зөв хариуллаа. За одоо ташид яасан бэ манай зав. Хүн алц. Маш амархан асуултуудыг асуу гэж байна. Хамгийн түрүүнд бөмбөгөө барьсан оролцогч ер нь хариулах боломжтой гэсэн үг. 7 нарын 6-г харвсан домгийн хүн. Эрхийн мэрэг зөв. За дөрөв дэх асуулт. Харахад ойрхон хацхад хол. Тэр юу вэ? Алга зөв хариуллаа. 5 дахь асуулт. Итали улс аль твд байдаг вэ? Европ. Зөв хариуллаа. За манай хоёр оролцогч маань ан маань үзээд байх шүү тий. Алтан загас анх барихад өвгөн юу гуйсан бэ? Алтан загас анх барихад юу байшин. Байшин. Буруу байна. За бүрт. Твш. Тий. Аль нь зөв хариултыг өгч чадсангүй. Алтан загас анх барихтаа өвгөн чи айгаад хилтэй загас барьчлаа гэдээ айгаад буцаага тавьсан байхгүй. Тэгээд эмгэндээ очиж хэлсэн чи ядаж твш байхгүй байсан гэсэн байхгүй. Тэгэхээр ихний гуйлтан дээр бол юу ч гуйж чадаагүй байна. За аль нь хариултыг өгч чадсангүй. Дараагийн 7 дахь асуулт. Попын хаан Майкл Джексон бол байдаг бол гүнж нь хэн бэ? Janet Jackson. Биш юм байна. Гүнж. Попын гүнж. Бас Америкийн алдартай дуучин байгаа. Britney Spears. За зөв хариултыг эндээс өгчлөө. За үүрээ зөв хариултыг өгсөн. Britney Spears-ыг бол гүнж гэж ярьдаг тий. За 8 дахь асуулт. Бээжингийн олимп хэд онд болсон бэ? 2008. 2008 зөв хариуллаа. Хамгийн түрүүнд бөмбөгөөл бараг авах юм бол зөв хариулахад ойрхон байгаа. Хариулт бол маш амархан байгаа. За 9 дахь асуулт. Зарааны төлөг юу гэдэг вэ? Бүди. Зөв хариуллаа. Үүрээ 2 дахь дараалал зөв хариулсан. Дараагийн 10 дахь асуулт. Батмөнх Даян хааны хатан хэн бэ? Мантха. Зөв хариуллаа. Мантха цэцэг хатан байдаг. 11 дахь асуулт. Кор өвчнийг монголоор юу гэж дууддаг вэ? Цэцэг. Цэцэг өвчин. Цэцэг өвчин. Салхин цэцэг. Салхин цэцэг. Биш байна. Хийлээ. Улаан бурхан зөв хариуллаа. Улаан бурхан байсан байна. За 12 дахь асуулт. Монголын хамгийн том нуур. Увс зөв хариуллаа. Хамгийн гүнзгий нуур нь юу байдаг вэ? Өөр юм асууж. Өөр цаанч. Яа тэр хамгийн өвсгөлтэй зөв хариул. Хариулах байсан байна. За энэ бол сая асуулттай холбоогүй зүгээр лавлгаа байсан. 13 дахь асуулт. Мах оролцуулахгүй хийсэн хоолыг юу гэдэг вэ? Цагаан хоол. Цагаан хоол зөв хариуллаа. Түрүү зөв хариулж байна. Асуулт. Хувцсаар нь угтаж юугаар нь үддэг вэ? Ухаанаар. Зөв хариуллаа. Хамгийн сүүлийн асуулт. Турсах гэж юу гэсэн үг вэ? Турсах. За мэдхгүй байна. Юун дээр турсах гэж хэлээд байдаг үлээ? Муу хөхтэй. Юу вэ? Хошног. Бөксөө. Турсах юу вэ? Турсах ч уулаа шүү гэдэг шүү дээ. Тий. Ер нь бол турж өгсөн малын арьс буюу мал амьтныг ер нь хараадаг үг юм байна. Ер нь турсаг бол нэг тийм турж өгсөн малын арьс. Ер нь одоо арьсыг л турсах гэдэг юм байна л да. Тэгж ойлгож олно тий. Тэгэхээр зөв хариулт бол хин өгч чадсангүй. За асуулт хариултын үеэрээс манай пүрэв 7 оноотойгоор ялагч болсон байна. За үүрийн цолон маань 5 оноо. Ер нь бол ойрхон байсан тий. Нилээн лан маань үзлээ. Тэгэхээр нэгдүгээр байранд орсон оролцогчоо урамшуулж нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Golden Gym Fitness Club-ийн зүгээс хөнгөлөлтөө өвчлөлт эрх хэмжээг гардуулж байна. Зөв галбар цогц бэлдар таны нэрийн утас Golden Gym хэмжээг гардуулж байна. За баярлалаа. За
120-д байрлах Queen Stream гэж салон байгаа. Оо, за. Салонд очиж үйлчлүүлээрээ гэр бүлийнхээ хүнийг хүндэт чиндгүй их юм бичиг өгөх боломжтой. Өөртөө ч гэсэн очиод үйлчлэх боломжтой шүү. Маш олон төрлийн үйлчлэгийг санал болгож байгаа. Маникюр, педикюр, хоо сайхан, өсчин, хоо сайхан гэдэг маш олон төрлийн үйлчлэгийг санал болгож байгаа. Энэ хэрэг чинь гардуулъя. За танд мөн гардуулъя. Зам Чакак нэвтрүүлэгт орж байсныгаа санан дурсаж яваарэ гэдэг энэхүү одоо Чакак хэмээх нэртэй түлхүүрийн осрыг гардуулъя. Оо за. За баярлалаа. За баярлалаа ингээд Чакак нэвтрүүлэг өнөөдрийн дугаарт 2016 оны 9 сарын 24-ний өдөр тулаанаа хийх гэж байгаа. Монголын тулааны шилдэг тамирчтай холбооны замаас үлцээрж оролцлоо. Та бүхэнд бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ ялаараа амжилтыг үзүүлээрэй гэж. You make me feel like I'm alive.